Сайн байцгаана уу? За та бүхэндээ цоо шинэхэн бизнес, за мөн автомашины салбарын дэвшилтэт технологиг өнөөдөр танилцуулах гэж байна. За манай Автго компани бол Хятадаас хамгийн найдвартай 30,000 км-с доош гүйлттэй автомашиныг хамгийн хямд үнээр борлуулах, зуучлах, захиалгаар нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани байгаа. За найдвартай гэж хэлж байгааг та бүхэн маань анзаарсан байх. Найдвартай гэж байгаа шалтгаан гэвэл за яг захиалагчид маань захиалгаа хийх үед нь тухайн автомашин дээр нь инспекшн буюу үзлэг хийлгэж өгдөг. За тухайн үзлэгээр гарсан үр дүнг нь захиалагч нартаа тулгаж танилцуулж хийлгэж өгдөгөөрөө давуу талтай. За тухайн үзлэг инспекшнийг хийлгэхдээ Хятадын Чабоши буюу хамгийн том үзлэгийн компаниар хийлгдгээр илүү давуу талтай байгаа. За бид нар ер нь яагаад дэлхийн нийтээрээ Хятад машиныг маш сонирхон унах болвоо. Гинттэй сүүлийн үед бол огцом Хятад машин хэрэглэж байгаа хүмүүсийн тоо бол маш их нэмэгдэж байгаа. За энэ бол угаасаа яалтчгүй Хятадын энэ технологи бол маш өсрөнгөө хөгжиж байгаатай бол 100% холбоотой. Жишээлбэл Toyota-гийн Prius маркийн автомашины хайбрид технологио солиод яг энэ BYD-гийн DMI технологиг хүртэл авах талаар яриа хэлэлцээр явж байгаа юм байлээ. За түүнээс гадна энэ Volkswagen байна те. Volkswagen бол Хятадын зах зээл дээр маш гол тоглогч өрсөлдөгч байсан бол ер нь энэ BYD-гийн DMI загвар гараад ер нь энэ Хятад бүх машинууд өсрөнгөө хөгжиж эхэлснээс хойш бол те 70 жил 100 жилийн түүхтэй том автомашин үйлдвэрлэгч компаниуд бол нэлээд айд сандарцгааж эхэлж байна. Энэ сайхан машин бол миний машин байна. Би энэ машиныг аваад яг 8 сарын хугацаа өнгөрж байна. За яг энэ машины давуу тал гэх юм бол бензин болон цахилгаан хосолсон гэдгээрээ давуу талтай. 1.5 мотортой. За мөн цахилгаанаар бас цэнэглэгддэг ийм машин байна. За тэгээд миний машин бол BYD Song Plus DMI гэдэг загвар байгаа. За 2024 оны загвар. За тэгээд миний машины хамгийн гол таалагдсан зүйл бол мэдээж гадна үзэмж. За тэгээд дотроо ч гэсэн маш тохилог. За тэрнээс гадна ийм хурд авах чадвар маш сайтай. За Land Cruiser 300 машин бол жишээ нь 100 км/цаг хурдыг 6.8 секундэд авдаг. За тэгвэл миний машин бол 100 км/цаг хурдыг 5.9 секундэд авдаг. Тэгэхээр айгүй хүчтэй гэсэн байна. За энийг нээхээр бол цахилгаанаар цэнэглэх хэсэг нь харагдаж байна. За ийшээ бол ерөөсөө уцаа цэнэглэж байгаатай адилхан адаптертай цэнэглэгчээ залгаал арь затгийн залгаал болоо. Ингээл ерөөсөө амархан. За тэгээд цэнэглэхдээ батарейных нь хувьд бол 18 кВт цаг батарейтай. Тэгэхээр тэрийг бол яг энэ өөрт нь дагалдаж ирдэг цэнэглэгч нь 2.3 кВт-ийн хүчин чадалтай тийм цэнэглэгчтэй. Тэгэхээр ойролцоогоор бол нэг 7 цаг орчим цэнэглэдэг. За тэгээ ингээ хоошоо явахлаар мэдээж энэ хойд гэрэл нь хүртэл юм ганган, чамин, юм урт гэрэлтэй үргэлжилсэн гэрэлтэй. За тэгээд багажаа нээгээд харахаар багаж бол мэдээж маш том зайтай. За тэгээд энийг нээгээд үзэхлээр за энд цэнэглэгч нь байна. За цэнэглэгчний хушууны энэ байна. Энэ хэсэг бол саяны харуулсан цэнэглдэг хэсэг рүү орно. За тэгээ ийм адаптертай ерөөсөө утасны цэнэглэгч шиг ийм цэнэглэгч. За энэ болохоор машинаасаа тог гаргах боломжтой. Хэрвээ хөдөө орон нутагт очиод ч юм уу те тоггүй газар очих юм бол машина цэнэглдэг нүх рүүгээ энийг хийж агаад за тэгээд эргүүлээд машинаасаа тог гаргаж юу гэдгийг будаа агшаагч байна уу те тогоо байна уу бүх юм залгах боломжтой. Билетгээ ч юм уу те залгах боломжтой гэсэн үг. За тэгээд ийшээ явхлаар за энэ талд нь болохоор түрүү хэлсэн хосолсон хөдөлгөөртэй учраас бензин хийх хэсэг харагдаж байна. За банкны хэсэг харагдаж байна. За энийг нээгээд бензиний хийчихнэ гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол бензин мотор нь ч гэсэн маш бага иддэг. Тооцоолсноор бол нэг 5-6 литр идээд байгаа юм уу да. Тэгэхээр ерөөсөө маш хямдханаар цэнгэлчин. За тэгээд бензин хийгээд ч гэсэн бензин нь бараг дуусахгүй. Ерөөсөө нэг дүүрэг чинь. За тэгээд цахилгаан машинуудыг хүмүүс айгаад байдаг нэг шалтгаан нь юу вэ гэхлээр явж байгаад цэнгийн дуусаад зам дээр Монголын нөхцөлд бол те төвжрэл ихтэй учраас төвжрэл дунд унтарчин гэдэг нэг юм айдас байгаад байдаг те. Ерөөсөө тийм айдастай байх шаардлагагүй энэ машиныг унах юм бол яагаад гэвэл хосолсон хөдөлгүүр гэдэг чинь өөрөө цэнгийн дуусах юм бол шууд бензин мотор руу өөрөө автоматар шилжчихнэ. Тэгэхээр ямар ч элдв янзын асуудал бол үүсдэггүй. Тэр нь маш амар хэрэглээнд. Тэгээд бүгдээрээ салаан руугаа орж үзцгээе те.
За ингээд салон дотор ороод ирлээ. За BYD машин. За ер нь бол хятад машинууд бас маш опшн сайтай болчиход байгаа. За ерөнхийдөө нөгөө Land Cruiser 300 машин жишээ нь 360 камергүй байдаг бол BYD-гийн сүүлийн үеийн загварууд бүгд 360 камертай болсон. Ингээд яг 360 камер нь бол харагдаж байна. Эндээс бүх юмаа сайхан харах боломжтой. 360 камераар харах боломжтой. За тэгээд мөн одоо энэ агаарын бохирдолтой үед болвол миний машин өөрөө нано шүүлтүүртэй PM2.5 мэдрэмжтэй гэдэг орчин үеийн одоо бүхэл опшнууд байдаг. За түүнээс гадна яг ингээ унаа явж хахад аюулгүй байдал хангах үүднээс болвол нөгөө автомат тоормцны системтэй цагаан зураас мэдрэгч бас системтэй учраас ер нь унаад явж хахад бол маш юм аюулгүй одоо тав тухтай мэдрэмжийг бол надад өгдөг. За тэгэхээр хэдийгээр та цоо шинэ автомашин аваад суудлынх нь гялгаруудыг хуулах мэдрэмж маш кайфтай байдаг хэдий ч гэсэн санхүүгийн хувьд бол маш муу хөрөнгө оруулалтад тооцогддог байх нэ. За дэлхийн нийтэд хийсэн юм судалгаа байдаг. За түүн дээр бол хэрвээ та цоо шинэ автомашиныг аваад шоурумаас гарах төдийд тухайн автомашины үнэлгээ 14%-аар буурч идэг. Үнэн нь унжидаг гэсэн. Тэгээд эхний жилдээ бол 20%, за түүнээс хойш 2 дахь жилээс ахуулаад 10-аас 15% тогтмол үнэн нь унжидаг гэдэг ийм дэлхийн нийтийн судалгаа байдаг. Тэгэхээр та өөртөө чанартай хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл манай Автго компанийг сонгоорой. За ингээд бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд өөр өшөө олон гоё машинуудын талаар за мөн машины элдв трендүүдийн талаар мэдээлэл авахыг хүсчээвэл манай Автго компани Facebook пэйжийг лайк дараарай. За тэгээд дээрэс нь одоо энэ BYD Song Plus 2024 DMI загварын одоо машиныг сонирхож байгаа бол бас яг энэ бичлэгний доор комент хэсэгт сэтгэлээ бичиж үлдээгээрэй. Асуултаа бичиж үлдээгээрэй. Тэрэнд нь би хариулах болно. Баяртай.